За сайн байцгаана уу? Ээлжид хичээл болон хичээлийн хуваарийг ангиуд ирсэн багш нар маань үүсгэж өгдөг. За тэгэхээр ангиуд ирсэн багш нар маань хичээл гэсэн хэсэг рүүгээ ороод ээлжид хичээлээ сонгон ээлжид хичээл нэмэх гэсэн хэсэг дээр даран тухайн үүсгэх хичээл дээрээ үүсгэх гэж даран бүлгээ хэрвээ тухайн үүсгэх хичээл маань хоёр группээр болж ордог бол хичээлийн бүлэг гэсэн хэсгээ дэд бүлэг болон дэд бүлэг болгон оруулснаар хоёр группийнхаа багшийг сонгоод өгөх боломжтой. За хэрвээ багш сонгох хэсэг дээр багшийн мэдээлэл гарч ирэхгүй, таарах өгөгдөл байхгүй байна гэсэн тохиолдолд багш нар маань менежертэй хандан менежер маань SI систем дээрээ багшийн задаг хичээлээ сонгож өгөн амжилт систем рүү татан оруулснаар багш сонгох хэсэг дээр тухайн багш маань гарч ирнэ гэсэн үг. За багшаа сонгоод тухайн хоёр кабинетийнхаа тус бүр орох өрөө байгууламжийг сонгон хадгалагдана гэсэн. За үндсэн бүлэг оруулахдаа үүсгэх гэсэн хэсэг дээрээ даран хичээлийн бүлгийн үндснээр сонгон багшаа сонгоод за тухайн хичээл орох өрөөгөө сонгон хадгалагдана. За амжилттай гэд эндээс гарахад хичээлийн маань төлөв батлагдаагүй гэж харагдана гэсэн үг. За батлагдаагүй хичээлийг менежер маань баталж өгснөөр хуваар үүсгэх гэсэн хэсэг маань харагдана. За менежер маань тухайн хичээлийг баталсны дараа хуваар үүсгэх гэсэн хэсэг дээр даран улирал болон хонхдуурах хуваараа сонгож өгнө. За хонхдуурах хуваараа сонгоход хичээлийн хуваар оруулах календар хэсэг маань харагдана. За тухайн хичээлийг орох цагуудыг сонгож өгөн хадгалагдсанаар хичээлийн маань хуваар амжилттай үснэ. За хэрвээ хичээлээ дэд бүлгээр үүсгэсэн тохиолдолд тухайн группт орох сурагчийг хуваарлаж өгнө. За багш нар маань сурагч хуваарлах гэсэн хэсэг дээр даран за тухайн группт орох хүүхдүүдээ оруулах дарснаар хүүхэд маань нөгөө групп рүү шилжнэ гэсэн. За дараагийнх нь сонгон хичээл. За сонгон хичээлийн бүлэг болон хичээлийн хуваарийг менежер маань оруулж өгнө. За багш нар маань менежерийн оруулж өгсөн хуваар дээр тухайн сонгон бүлэгт орох хүүхдүүдээ ангийнхаа хүүхдүүдийг хуваарлаад өгнө гэсэн. За эндээс оруулах хэсэг дээр дарснаар тухайн сонгонд сонгосон хүүхдүүд маань суух боломжтой.